1831 он Францын хаан 1-р Филипп өөрийн армийн эгнээнд Итали, Испани, Швейцарын цэргүүдийг алд хаалгах улс төрийн санаачлалыг гарган хууль тогтоосноор Францын армийн гадаадын Легион буюу гадаадын цэргийн ангийн бүрэлдэхүүн байгуулагдажээ. Легион гэдэг үг Эрдний Ромын үеэс эхтэй бөгөөд энэ нь цэрэг дайчид гэхдээ их олон тооны буюу орчин үеийн ойлголтоор бол цэрэг арми гэсэн утгыг илэрхийлж байжээ. 1863 он Мексикийн Камерон нэртэй тосхон Франц Мексикийн хооронд болж байсан мөргөлдөөний хамгийн шийдвэрлэх тулаан энд болсон байдаг. Легионы 62 цэрэг Ахмад Данжуугийн удирдлагад ор 2000 гаруй мексикчүүдтэй хүч тэнцвэргүй тулаанд орж дайсны гол хүчийг өөр дээрэн аван Францын армийг урагшлуулах боломж олгохдоо үнэн ч шудраг сориг баатарлагын жишээ болон аймаалдсан юм аа. Хэдийгээр амир үтсэн ч зорьсон зорилгынхон төлөө цэргүүдэн удирдан эцсээ хүртэл тэмцсэн Ахмад Данжуун модон гартай нэгэн байсан бөгөөд түүний энэхүү эр зэрэг дайчин чанарыг хүлээн зөвшөөрсөн нэгэн Мексикээр модон гарын өөртөө нуун авч үлджээ. Хожим нь энэ талаар судалж мэдсэн Францын судлаач эрен сурвалжилж явсаар тэрхүү модон гарыг эргүүлэн авчирсан өдгөө жилвэрийн 4-р сард ёслон тэмдэглэдэг Камероны баярын хүндэтгэл бахархлын бэлэг тэмдэг болсон юм байна. Өнөөдөр гадаадын Легион нь Францын армийн 7% эзлэх 151 усаас ирсэн 7000 гаруй албан хаагчтай бөгөөд тэдний нийтэд нь Францын Легионерууд гэж дэлхийд даяар нэрлэж байна. Allez, bon appétit, hein? Joyeux Cameron. Comment ça va? Ça va très bien. Bien. Et toi? Ça va, merci. Vous êtes prêts? Ouais. Pour le défilé? Ça sera un long jour, hein? Je suis d'accord, hein? Ça, c'est un peu la cour, là. Vous prenez un peu d'énergie parce que vous allez voir des facile. Ça parle pas des trucs, hein? Bien, tu. За энэ бол ингээд миний өрөө би болохоор ингээд музик de la légion étrangère буюу оркестрт ингээд додоодох жилдээ ажиллаж байна. Намаа Баатар суугийн Тэмүүжин гэдгээ тэгээд Францаар бол Капрашев буюу монголоор чагсаалын ахлах цолтой. Тэгээд додоодох жилдээ ажиллаж байна. Тэгээд өнөөдөр манай жил болгон болдог 152 дахь жил Камерон болж байна. Тэгээд энэ өдрөөр ингээд одоо найз нөхөд гэр орныхон дэжүүн цүбүүдээс болон бүрээс ирж ингээд энэ баярт оролцож бидэртэй хамт 2 өдрийг өнгөрөөд юм аа. Тэгээд одоо бидний сая өгдөө ингээд цугцаагаад би болохоор ингээд гадуур амьдардаг. Яа одоо өрөөний дарга манай миний хүү Капорал Ипасу. Caporal Ipassu. Тийм. Миний хүү Caporal Ipassu. За энэ одоо манай шин дөнгөж ирээд комеди сервис туалаа мэднэ. Là, ça me fait 8 mois. 8 mois. Дөнгөж хурж байны 8 сар болж байгаа. Regarde ton papier, toi, là. C'est bon, c'est pas grave, entre. 8 сар болж байгаа премьер класс Демад гэдэг Франц зад байгаамаа. Тэгээд энэ хоёр хоёулаа нөгөө Куба буюу нөгөө багс бүрээ үлээдэг тийм хоёр хөгжимчин байгаамаа. За энэ болохоор манай хоёр дахь хүү Сенегалаас ирсэн. Sembelou. Mini Ner Jeju. Enable Mini A. Bi Sénégalas Israël. Allez, Bayarala. montre-nous quelques chansons de Mongol. Refrain, je sais pas quoi. Oui, j'ai une. Al-Sada Suga Egimin. Amin Kherte Souten Mini Bile. Merci. Al-Sada Suga Egimin.
Amin kherte suten minibile. Баярлалаа. Merci beaucoup. За, ингээд би энэ өрөөнд яг 5 жил яг ясаа амьдэрсэн. Тэгээ яг 5 жил ингээд ясаа амьдэрсэн. Тэгээд миний ингээд өрөө байр ингээд өрөөндөө дөрүүлээ. Тэгээд Сайн байцгаана уу? Намайг Бүүбаатарын Мэнт сайхан гэдэг. Тэгээд би 2 дугаар явган цэргийн ангид одоо ирээд 13 жил 6 сарын одоо ингээд аль баагаад энэ ангид одоо ингээд байж байна. Тэгээд манай 2 дугаар явган цэргийн анги маань болохоор Франц улсын Ним гэж хотод байдаг. Зөвөө. Манай явган цэргийн анги одоо юу хийдэг вэ гэхээр одоо ингээд Légion étrangère-ийн тийм ээ хамгийн баг тэргүүн шугамд нь ордё. Энэ том зэвсэг техникүүд эхэлж орохоос өмнө явгнаар тэр хүмүүс эхэлж орж зам мөрийг нээж тэ замуудын нээгж өгч тэгээд дараагийнхаа хүмүүсийг орох одоо тэр боломжийг олгодог байхгүй. Намайг Инх цэцгийн Бямцад гэдэг. Би 89 сарын 5 сарын 20-нд төрсөн. Би энд Легонд ирээд 4 жил 10 сар болж байна. Хамгийн анх би энэ Легон гэдгийг энэ ахаасаа мэдсэн. Манайх нь Францад олон жил болсон. Тэгээд манайх надад санал тавиад би уусаа багасаа өөрөө бүр тийм айрын сонирхолтой хөтөөсөн л доо тийм. Тэгэл угаасаа бүр шийдсэн яг зориулж ирсэн. Яг миний хүсэл болох юм бол яг хамт гоё эднэртэй ингээл олоорны хүмүүстэй зэрэгцэл ингээл явах хүсэж байсан да. Яг миний мэргэжлэх юм бол би жолооч мэргэжилтэй. Яг одоо миний ардталтай байна. Танкны жолооч тэгээд ерөнхийдөө яг ингээд жолооч гэхэлэр яг бүх төрлийн машины жолоодно. Одоо жижигхэн хоёогт том ачааны машин төрөл юм бүгдийг. За одоо ингээд яг миний танк бол одоо энэ байна. Яг одоо энэ хүмүүстэйгээ цуг ингээд ажилтдаг одоо манай буудагч, яг энэ танкны буудагч Непал манай нэг найз, манай шеф, манай дарга яг энэ танкийг яг дарга нь яг энэ танкийг удирдах явуулдаг хүн бол манай дарга Франц хүн байгаа. За манай тэнэглэгч, манай урд төрш Хятад. Тэгээд бид дөрөв ингээд нэг гэр бүл болоод яг одоо ингээд бүх миссион, бүх даалгаварт ингээд хамтдаа явдаг байгаа. За тэгээд миний ундаг танкны өвдөх юм бол AMX 10RC гэдэг Франц нэр нь тэгээд дуу гинжүү юм дугуйтай танк байгаа. Яг нэг давуу тал нь юм бол бус танкнаас хамаагүй хурдан. Супер. Ечече.
Камеруны баяраар буюу тэгээд Францын Ялтын баяр Катор шүвэ гэдэг зөвхөн энэ цагаан үдээсийг ингэж хийж тийм аа. Бус үеэр болохоор хар үдээстэй бид нар байсан туган саа. Элати. Я тамбо. Тэн нитвэ саа. Aucun problème. Тэгээд унган Улаанбаатарын хүүхд баглаа нэгдүгээр хороод багт төрчихсөн. Тэгээд 10 жилээ багт өрийн 50 дугаар дунд сургуулийг төгсөөд төгснөхийн дараа Евраз хуучнаар Европын нийтэд сургуулийг багш орчуулагч мэргэжлээр төгссөн юм аа. Тэгээд дараа нь би сурж авах хугацаанд өөрийн гэсэн хамтлагаа байгуулад 10 жилийнхаа нэг хоёр найзтай хамт Элгварц гэж хамтлаг байгуулжсэн. Тэгээд бөмбөр тоглож бид нар би гараа эхэлж ирсэн хамтлагийнхаа. Тэгээд хамтлагтай тоглож авах хугацаанд чект сурвалж шалгалт өгөө тэнцээд тэгээд 2007 оны 9 сард анх чект оюутан болж ирсэн юм аа. Тэгээд оюутан болж хугацаанд урд нь би бол энэ цэрмэрэг гэж мэддгүй байсан хүний хөв тавилан гэж айгу сонд юм байлээ. Тэгээд хизээж цэрэг болно гэж нэг секундч би бодож байгаа өөгүй. Тэгээд би бас эндээ бас нэг тайлбар өгье гэж бодож байна. Энэ бол миний өвөө насаараа цэргийн албанд ажилласан. Дээд хуурандаа Батмүх гэж хүн байт юм аа. Тэгээд өвөө эмээ дээр би бол бага насаа өнгөрүүлсэн. Тэгээд миний өвөө 4 жил нас өөд болсон юм аа. Тэгээд цэрэгт ороод хамгийн анхныхан цалингаа би өвөөдөө маш авч өгчсэн тийм. Айгу баярлалтай манай өвөө. Тэгээд одоо ч гэсэн би сэтгэлдээ намайг тэнгэрээс харж яваа болов. Тэгээд хүүн. Тэ өвөөхөн аавынхан Монгол улсын нэрийг өндөртөө өгч явж байгаа гэж би бодож авт юм аа. Өөдөө талхарч явд юм аа. Тэгээд би ингээд энэ зургийг үргэлж ингээд өөрхөн ширээн дээр надтай зүг хаач авсан хамт байдیں۔ Тэгээд урд нь би бол цэрэг болно гэж бодож байгаагүй. Тэгээд нэг өдөр би сургуулийн интернет сууж агаад анх легоны талаар мэдээлэл олж авсан. Тэгээд яагаад ч юм ингээд намайг нэг юм тэр нэвтрүүлгийг үзснээс хойш би юу хийм бэ гэдэг асуулт айгүй надад тулгарсан да. Чи юу н өөрхөн гараар өөрхөн хүчээр юу хийж чаддیں۔ Тэгээд юу нэг зэрэг айгүй Францын айран тэ олон орны залуучууд байдаг. Тэгээд өөргөө нэг юм сориод үзье юу би дэлхийн залуучуудын донд би юу н ямар хүн бэ гэдгийг би бас мэдээ гэж бодсон. Тэгээд Чекээс шууд Парист хурж ирээд тэгээд тухайн үед интернетээс би легоны хаягийг аваад тэгээд анх Парист очсон. Тэгээд дөнгөж анх тэр чинь 2008 онд шалгалт аваад биднийг 60 хэдүүлээ байлгүй да. Парисаас бүр энэ газрын дундад тэнгисийн эрг рүү Убан гэдэг Марселийн хажууд 15 км зайтай газар авчирсан. Тэгээд манай энэ ангич өөрөө Premier Régiment, commandement de la Premier Régiment étranger гэдэг Монголоор бол Жанжис тавын төв бүх шинээр ирж байгаа зэрэг бүх халагч байгаа зэрэг энүүгээр ингэж дамжиж орж гарч идэг. Тэгээ энд үндсэн шалгалтаа өгөөд тэнцээд Кастел Нудари гэдэг Монголоор бол легоны сургалтын бааз манайхан бол 4 сарын карантин гэж ярьдаг. Тэгээд тэнд очиж бэлтгэл анхныхаа цэргийнхаа баазыг анх тэнд 4 сарын хугацаанд олгохдээ. Тэгэд би бол хөгжим байдаг гэж мэдээгүй дүүж үн төрж гестапо гэдэг энэ ярьслаг өгдөө. Тэгээ энэ ярьслагт урд нь юу гэсэн би бүх амьдралаа ярьсан би ингээ хөгжимчин байсан. Бөмбөр хамтлаг нэгээд бөмбөр тоглодог байсан гэдэг. Тэсч нэг өдөр нэг хүн хурж ирээд намайг санааш гэдэг дагуулад ирсэн чинь хөгжим дураад хаан би өөрөө бол гадарсан байхгүй. За энэ хөгжмийн анги надаас яг шалгалт авах чинь даа.
тухайч Францаар ярьж чаддгүй байсан. Тэгээд нэг 10 жилдээ нэг 5 жил Орос хэл үзчихсэн баг зэрэг бас цаг ойлгохтой. Тэгээд нэг Орос залуу гүжээ говоришь по-русски. Не очень хорошо. Окей. Понимаешь? Да. Тэгээд манай энэ одоо мажор жомплит дантан гэдэг одоо манай удирдах 3 дахь удирдаач байдیں۔ Тэр надаас анх шалгалт авчихсан доошоо ингээд. Тэгээ ямар азар бас тэгээд бөмбөрийн нот мод сурцсан байсан. Тэгээд чи 4 сарын дараа юугаа дуусгаад кантина дуусгаад энд хүрчиж ажиллах уу гэм би. Тэрийг гэсэн. Тэгээд за ямар ч тэгвэл 4 сарын дараа энд хүрч ямар ч хөгжмөл би албаах юм байна да гэж би бодчихсон. Тэгээд 4 сараа одоо яг дуусгаад гэсэн чинь бас тэнцээ чи манай бид дарахтай манай дарах шууд гэдэг. Өө чи хөгжим рүү явах вэ? Эхний 3 жил чи байлдааны анги руу явах хэрэгтэй. Наваад ихчихсэн. Тэгэхээр нээш тийм юм байна. Тэгэд энд хурж ирээд одоо 4 сарын баазаа дуусгаад хурж ирээд бүх анги руугаа ойрлогддог байхгүй. Тэгээ би бодсон та. За нэгэнт орж байгаа юм чи яа тий. Шууд шүхрийн анги руу явъя. Тэгээ ер нь тэнцээ нэгч Монгол байхгүйсэн тухай үед тэгээд орё гэж би бодчихсон. Тэгээ энд хурж ирээд за чи тэгвэл шүхрийн ангийг чи сонгосон байна. Гэхдээ чи юу хөгжим шалгалт өгөөд хөгжим чи байрт юм байна гэхгүй. Өө тийм үү. Тэгээд шууд би ингэж орж болох юм. Маа тэр дарга ажуудан хэлэхдээ намайг чи 3 жил эхлээд байлдааны ангид байх хэрэгтэй гэжсэн. Тэгсэн чинь за би чамд бодох 5 минут хугацаа өгье чи юу яа. Бодоод нэг бол чи хөгжмөлд нэг бол. Тэгэл нэг гадаа бодоод гэсэн чинь ороод сонгоснох юм бэ. Өө сонгосноос би хөгжмөдөө үлдээ. Одоо хамсаад ах юм байхгүй. Би Францын буян Лигоны хөгжмийн буйна 5 твийн 4 твд нь хөл тавьж үзлээ. Утгагүй бас Австрали твд хөл тавьж үзэх байх гэж бодож байна. Тэгээд энэ 7 жилийн хугацаанд аюу их орноор аялсан. Тэгээд ер нь миний энэ 7 жилийн хугацааны амьдрал гэх юм бол ерөөсөө автобус, вагон, усан онгоц өнгөрөөд тэгээд 2002 онд анх ирж илаа. Тэгээ байж ах чинь ерөнхийдөө бараг нэгд одоогийн байдлаар бол нэгд лежионер албан ёсоор бол гэж би тооцогдож явж байна. Тэгээ одоогийн байдлаар бол манай залуучууд бол яг одоо бид нартай мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байгаа залуучууд бол одоо яг 60 залуу байна. Халагдаад явсан цэргүүд маань гэх юм бол одоо бас нэг 35 болчихлоо бараг. Тэгээ ингээд нийт ингээд хүмүүс яг одоо албан ёсоор албаа хааж байгаа, албан ёсоор албаа хаагаар гарсан гэх юм бол ерөнхийдөө орны 2002 оноос хойш одоо хүртэл бол нэг 100 орчим цэрэг байна л да. Олон манайх чинь 2 минийн ангитай, 2 явган цэргийн ангитай, 1 танкийн ангитай. Тэгээ одоо энд миний энэ хойно хийж байгаа одоо энэ залуучууд байна. Энд хоёртон дотор болохоор 8 цэрэг өвч зэвсгэлсэн гэдэг юм уу тийм ээ. Ингээд одоо дурантай, шөнийн дурантай, өдрийн дурантай, хоорондоо холбоотой сүүлийн үеийн техникээр яг ингээд өвч зэвсгэлсэн яг ийм цэргүүд бол энэ дэлхийд ерөнхийдөө маш их бага тоогоор байгаа гэж би бодож байна л да. Энэ группийн мэрэгэн бууч. Энэ FRF2 гэдэг байхгүй. 762 калибертай буу байна. 800 м-ийн тусгалтай буудна. Шүнж байсан өдөр байгаа юм шиг юуг байгаа хараад ер нь буудчихдаг байхгүй. Тэгээд энд одоо өөрийнх нь энэ үг үзүүлэхэд энд нэг жижигхэн юм дэлгэцтэй юм байгаа. Энийг хасаагаад энэ бас дурантайгаа тий бас тавьчаад өөрийгөө толгой гарах, өөрийгөө тэгж яг суманд оногдуулах гагуугаар бас ингээд энэ дээрээс контакт хийгээд тэр энэ камерынхаа хүчээр тэр байгаа бас устгах бүрэн боломжтой. Бидний хэрэг болсон гэж тэр тушаал авал бид нэр ерөөсөө 48 цагийн дотор явах бүрэн боломжтой бүр компаниараа. Тэгээд би эхний 8 жил хагас хүртэл одоо яг энэ байдалтай би ажилласан. Тэгээд дараагаас нь сонгодог мэрэгжлийг сонгоод энэ дотроо. Тэр маань болохоор одоо эмнэлгийн чиглэл.
Селер санитар гэж Францаар хэлдэг. Тэгээд тэр маань болохоор энэ группийнхаа болон одоо тасгийнхаа 20 хэдэн бүрэлдэхүүнтэй хүний одоо хамгийн анхны тусламжийг үзүүлээд арталд байгаа эмнэлгийнхаа группийг дуудаж дараа нь тэднэртэй өгч бас нэг нэлээд том хариуцлага бас хүлээсэн. Анх ингээд тэр Кастелгээ суралтын бааз Кастел нудари гэдэг бид нар болохоор зүгээр Кастелгээ монголчлаад угаасаа монголчлаа. Хаалга нээгдлээ. Гэт хамгийн анхны цэргүүдийн би нүдийг харсан баг. Нүдийг харсан юус ингэ цэнхэрдээд ингэ бүр галцхог нуудсан. Хаа нэгч вэ гэж бодож байгаа. За балгын юм да. Тэгээд эхний сар фарм гээд одоо бүр хөдөө хээр одоо манахаар нэг юм цуслангийн газар очив. Тэнд очиод автобуснаас буугаад зүгээр буугаа үрэл зүгээр гүүгээл ерөөсөө шүн унтуулахгүй ерөөсөө шүнжэнгөө дуулуулаад ямар ч гэсэн тэр сар болоход нэг доотлол нь 4-5 дуу сурж байгаа. Тэгээд 4 сараа дуусахад ер нь нэг цомог Франц цэргийн дуутай орж иж байгаа. Тэгээд 2-3 ээлжээ одоо ингээл капорал байна, сержант байна хуржээд ерөөсөө бидрийг айгу юу яадаг. Яг би бол нэг тийм хэр баргийн нөлөө суулмаад байдаг хүн биш л дээ. Тэгээд амар шар гоцоосон миний. Урд нэг спортоор нэг хичээлчсэн ч ингээд хүн чинь чи энэ Баатар сүрэн чи муу гэхгүй өө энэ муу Монголд гэж шууд хэлдэг баг. Тийм учраас манай монголчууд нэг тийм олуулаа биш. Би юу яахлаар ингэж хадагт байгаа гэсэн өөрөө амар дайчсан. Тэгээд өглөө болгон ингээ нүрээ угаахад надаас зүгээр ингээ миний ирүү ингээ яасан амар турж исэн. Тэгээд одоо бодоод ахад айгу гой дурсамжтай. Тэгээд тэр бүх тэр юмыг ингээ давж гарсан даа би өөрөө би бахархтай. Тэгээд хүн юу залуучуудаа хандаад хэлэхэд юм хүн сэтгэлийн төвчээртэй сэтгэлийн хаттай байх хэрэгтэй юм. Тэгэх юм бол та бүгдийг яаж чадна ажил дээрчтэй цэргийн газар шихгүй амьдрал дээрчтэй хамгийн гол сэтгэлийн хаттай бүх юм толгойн дотор байд юм шүү гэдгийг ухаарсан ойлгосон. Тэгээ бас ингээд одоо ингээд харж байхад манайхаа айгуу тийм юундаа амир найдана. Юусе манай монголчууд за болохгүй илгүүдээ гэж ингээд Монголоос зүгээр хар юугаар ингээд хөөдөрн ямар ч тийм бэлтгэл байхгүй. Тэгээ өчнөө мөнгө төгрөг зарж хүч хичээд ингээд тэнцвүү гарч байгаа айгуу хаамсалтай. Тэгээ нэг жишээ авч явах юм бол хольч тийм тохиолдол байна. Ингээд эн чинь ихлээр шалгалт авахтай ингээд эхлээд биеийн тамир IQ гээд одоо компьютерээр шалгалт өгдөг. Тэгээд хамгийн сүүлд эрүүл мэнд айгуу чухал байна. 100% байх хэрэгтэй эрүүл мэнд. Ямар нэгэн шинжилгээнд хагалгаанд ороогүй байх хэрэгтэй юм уу. Тэгээд дотроо ямар нэгэн илгэний тий вирусгүй байх хэрэгтэй. Тэгэд манай залуучууд бол шалгалт малгалтыг бүгднийг давдаг. Тэгээд хамстай хамгийн сүүлд нь эрүүл мэндээр их хасагдаад байдیں۔ Тэгээд гоцоо нөгөө илгэний БЦ вирусээр айгүй хасагдтiin. Тэгээд хар багтаа нэг настаа шарж исэн чинь тэр нөгөө илгэнд үлддэв юм шиг байлаа. Тэгээд тэрүүгээр л айгүй шаалж. Тэгээд нэг залуу би ингээ байраа ингээ домбортон тавьд хүрээд ирсэн. Одоо надад легонд би бол зүгээр л орчуулагч хийдэг. Би тэр хүнийг авахгүй шүү дээ. Тэгээд надад бүр ингээ училдаа тайлбарж байгаа. Би ингээ хэрвээ ингээ тэнцэхгүй бол би хайшаа авах юм байна. Үнэхээр яг миний зүрхэнд айгүй хүн дээр туссан. Тэнцээсэй гэж би бодсон. Дааж хамсалтай тэгээд тэнцэхгүй бүр уйлаад явчихсан удаа. Тэгээд хамс олон зөндөө тохиолдол байна тий. Энэ угаасаа легоны систем өөрөө тийм мөнгө бодож ирсэн ч юм уу бичиг баримт бодож ирээд ингээд ирсэн залуучууд тийм тогтдог газар. Хэрвээ чи өнөөдөр легоныг зоош нөхөр хараад өнөөдөр ирж байгаа чи хизээч тэнцэхгүй. Энд жиггэн эр хүн жиггэн цэрэг болъё гэсэн асуудал тэнцтэй. Тийм болохоор залуучуудаа хандаж ирсэн битгий ийм одоо зүн совиндоо найдаа ч юм уу ингээд болно гэж битэрээ. Энэ бол чиний амьдралын чинь хамгийн том алдаа шүү. Тийм болоо өөрөө сайн бэлдэж сэтгэл зүйн хамгийн нэгдүгээр юм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хоёрдугаар нь мэдээж спортлог байх хэрэгтэй.
бусдаас илүү байх хэрэгтэй. Тэгэд одоо энэ Монголын Легоны Монгол дайчдаараа би бахархтын бид нар бол Жингсийн үрс юм билээ. Тэгээд тэрийг бол гадаадын олон улсын зэргүүч гэсэн мэдчихэж байгаа. Тэгээд би аргагүй дайж уус тустай босд юм билээ. Тэгээд тэднэрээ би аягүй их бахархаж явдیں۔ Хайрлж явдیں۔ Хүнэлж явдیں۔ Шүү таана. За би 4 жилийн хугацаанд 2 удаа Африк явсан. Африкийн Чад гэдэг орн руу явсан. Тэр 2011-с 2012 онд би жижиг машины жолоочор явсан. 2013 онд Малид болсон иргэний дайны үеэр би яг энэ өөрхөн танктай яг миссионд явсан тийм. Миний танкны яг хойд хэсэг нь яг манай даргын хэсгийн талгаа. Энэ яг манай даргын буудах хэсэг нь одоо яг энүүгээр жолоодод нааш цаашаа. Тэгээ энэ холбоо гэх юм уу да монголоор одоо энэ бүх нөгөө хажуудаа байгаа бүх танкнуудтайгаа бүх бусад найз нартайгаа холбогдгоо. Тэгээ дээрэс нь зураг нь энэ дээр нөгөө газрын зурган дээр яг харагдана хаана юу хийж байгаа нь. За энэ нэг хошуу нь бол энэ байна. 5 мм-ийн диаметртэй. Тийм сумтай, 5 янзын сумтай. За одоо энэ миний урталтайгаа нь болохоор манай яг буудагчийн за байна. Я одоо яг энүүгээрээ л яг энд байгаа. Энүүгээрээ яг хошуугаа уртлаа хошуугаа хөдөлгөж буудна. За тэгээд яг миний өөрийн плас гэх юм бол яг тэр урталтай байна. Одоо яг дараа нь би өөр танарт харуулна. Яг одоо энд байгаа нь бол цэнэглэгч юм байл одоо яг энэ нэг хэсгийн зайн чинь. Ер нь бол зай маш багтай. Тэгэл энүүнтэйгээр л яг 4 сар яг Африкийн халуунд яг ингээл юм да. Маш халуун яг Африкт очих юм бол маш халуун чи гадаа 60 градус байгаад энэ дотроо дахиад хич үт юм байна. Бөхчм ерөөсөө яг дайны үед явах юм бол бүх юма хаачдаг болохоор тийм айгу бөхчм. За яг одоо ингээ олон орноор ингээд олон газар ингээд даалгаварт ингээ явж байхад миний гол бодсон юм бол инх тайван олон орны хүмүүс хооронд инх тайван ийм найрамдалтай энэ бүгд байлгахын төлөө бид нэр одоо ингээд энэ албан ингээ явж байгаа юм болоо даа л гэсэн бодол надад төрсөн. Би тэгээд ганцхан хөгжимчийг хийдэггүй байхгүй юм чинь. Бас 2 3 давхар ажиллаж байна. Тэгээд бидний чинь нөгөө хамгийн нэгдэх юу ч юм болохоор явган цэргийн хүн инфантри гэдэг одоо Францаар бол явган цэргийн 2 дахь миний мэргэжил хөгжимчин. За түүнд 3 дахь бас нэг мэргэжил орж иж байгаа маа. Тэр нь болохоор орчуулагч би хийдэг. Тэгсэн чинь дээрэс нь надад нярмын ажил оногцсон. Би бол одоо энэ цэргийн нярав одоо цэргийнхаа одоо ингээд даавуу одоо жорлингийн цаас угаалтуур одоо ингээд юм үг ингээд хариуцсан ингээд тэр нь дуусах юм бол ингээд тэнцэнс ингээд аваад тэдэрт ингээд тааж өгдөг. Тэгээ хувц одоо энэ бидний хувцнууд шүү дээ. Тэр мэрийг одоо багцсан өмнө тах юм бол тэрийг сольж өгдөг. Энэ материал хариуцсан тийм нярвын ажилтай. Тэгээ аюу их тийм. Дээрс нь одоо миний Капрошев гэж цол болохоор Монголын жагсаалын ахлагч гэж орчуулж болно. Тэгээд сайхан би 2014 оны 7 сарын 14-нд Францын Ялтын баяраар надад энэ цолыг генералын шийдвэрээр 5 жил 11 сар татаа өгсөн. Энэ цолыг бол доотлон 7 жил болж шаардсан.
Тэгээ одоо ингэ бодох нь яг миний бодлоор миний хувьд над дээр бол 3 том миний мөрөндөө 3 том юм багтдаг. Легоны ангид би Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж авахыг хичээдэг. Легоноос гараад одоо гудамжинд одоо Франц улсад явж байгаа. Би легон хүн ямар байх ёстой гэдэг үлгэр жишээ хөгжүүлэх ёстой. За Францаас гараад гадаад нутагт очиод би Франц улсын, Монгол улсын легоны ийм 3 том юмыг би мөрөн дээр нуран дээр үүрж авдаг. Тийм болохоор асар том тийм ёсор туунтай байх хэрэгтэй. Хүнтэй харьцаа. Одоо наацх нь хувцлал. Асар их ёсор туун тал байх хэрэгтэй. Тэгээд угаасаа ч энэ өөрөө систем тийм хүнээс тийм юм шаарддаг. Хүн ганц юмараа мундаг байж болдгүй юм байл ингээд талаас хүнээс юм шаарддаг. Хүнтэй сайхан хамт олдогоо сайхан харьцаатай байх хэрэгтэй. Чи сайн спортлог байх хэрэгтэй. Хүнийг хүндэлдэг байх хэрэгтэй. Бас ингээд цолмол аваад одоо дарга болчоор цэгүүтэйгээ бас гоё харьцах хэрэгтэй. Энд чинь олон орны олон аавын хүүхдүүд байдаг. Бид нэр адилхан зүрх сэтгэлтэй, адилхан тарихтай, адилхан бодолтой. Тийм учраас хүнтэй хүн шиг л харьцах хэрэгтэй юм байна гэдгийг би айгуу сайн ойлгосон. Энд бол жилдээ 100000 ойрцоогоо 100000 хүн ирдгээс 600 шигшиж явдаг. Дэлхийн их амгалан сайн сайхны төлөө би сурж байгаа, суралцж байгаа, ойлгож байгаа, ухаарж байгаа. Мөн би бас дэлхийн сайн сайхны төлөө өөрийнхөө багхан ч гэсэн хувь нэмрийг оруулж байгаа гэж бодож явд юм аа. Энд одоо 13 жил хагас гэл ерөнхийдөө болчлоо л доо. Тэгэхэд энэ гэртээ байсан хугацаа маань болохоор маш бага. Бараг 8 жил хагас нь одоо ерөнхийдөө гадуур явсан байт юм билээ. Миний гэр бүлийн үнийг Алтан гэрлийн уян гэдэг. Тэгээ бид тэр одоо ханилаад одоо бараг 17 жил болж байна. Эхнэрд бол маш их баярлж байдгийг бол одоо илэрхийлье гэж бодож байна. Яг тэгэхээр миний ажил хийгээ явж байгаа миний ард одоо миний түшиж тулж намайг тийм ээ дэмжиж байдагт нь бол их одоо би одоо хэмжээсгүй их баярлт юм аа. Тэгээ бид тэр 3 сайхан хүүхэдтэй том 16 настай номон дэрэгдээ. Дараагийн хүн маань болохоор инх минь одоо 11 настай энэ жил. Баг хүн маань болохоор Тэмүүж инженертэй. Одоо энэ жил бас 6 нас байна. Нэрнээс жоо лацчих. Юу. Би ч нэг гоё үзэх хөө. Яахан би. Яг гуруула сайн монголоор сайн ярьж байна. Тэртээ дөрвөөсөө Францаар бол тэртээ дөрвөө хичээл сургуультай ярьдаг учраас тэгээ бидний ганц барьдаг нэг бодлого өгөх байхгүй. Гэртээ үрж ирнэ. Гэртээ үрж ирэхээр манай Франц үг хэрэглэхгүй шүү. Тэртээ дөрвөө би энэ хүүхдүүдийг заавалчгүй нэг их хэлний өрөөсөө мартуулахгүй. Тэгээд одооноос эхлээд нэг яг нэг Монгол ном зам тий хүүхдүүд ягаад миний хүү над үсгээ ингээд өөрөө бие дагаа суур, уншаад суур. Миний өгшин аягүй шумал хатсан байна. Том жижигөө хүмүүхэн төстэй кам. Анс тэр үед нөгөө нэг иргэдэг мөөг байла. Мөөг зүүн том дэш ирдэг шүү. Тэр үед шатуу консолж байла. Яг тийм нэг 90-ийн дайнтай яг нэг одоо зааны ясна иргэдэг нэ монголоор нэг код юу гэдэг яг 90-ийн дайны дараа очил. Тэгэл яг нэг яг тэр босгочдын яг нэг үүрэнд бид нэг тэлцээ идэр хийх гээл ингээл очиж. Тэгэл нэг үг хэлэх юм бол ингээл ерөөсөө бид нарыг хятад бэлэн бид нар ингээл бүслээл ингээл бүгдээрээ ингээл зогч бүх бараг шүдөртөл зэсгэлцсэн ингээл тэр нэг босгочлоо. Тэд нар дээр зөвхөн ганц группээр ингээл орол. Тэгэл тэнд орчол тэгэл би чинь бас нэг автомат буутай байсан. Бид нар группээр орно л доо. Тэгэхээр өөр өөрснийгээс үүрэгтэй байдаг. Тэгэл тэнд ороод над төрсөн сэтгэл бол тэгэл бас их сони юм билий. Ягаад чи юм боо тэгж бодсон. За ямар нэг юм болоод эхлэх юм бол за би тэний
хэдийн ч хамаагүй хятаж жагаад ямар ч байсан ингээд өөртөө хамт дээдлийн хэмжээг нь авч өгөндий. Аваа ингээл одоо юу гэдэг ингээл хонохоос өмнө ч гэдэг юм уу те. Ямар ч байсан чаддгүй тэгээ хамгийн бас сүлийн сум ч юм уу те. Ямар ч байсан чадхаа хүртэл эднэртээ үзэл тэгээ чадъя дөө. Тэгээ ямар ч байсан тэртээ дүргээ ингээд одоо байдлыг болчихж байгаа юм чинь тэгээ. Уучлаарай ингээд эцсийн хүртэл үзэн л гэж бодсон юм билээ. Этхпхэ гэдэг багхгүй. Ерөөсөө биелэн байна. Биелэн. Ирэх хүн байна гэдэг би биелэн. Би чиний төлөө амиа хүч биелэн би чиний өмнөөс тэг би одоо юу ч хамаагүй хийхэд л би юм болгоны юу ч тулгарлаа гэхэд би биелэн байна. Ерөөсөө л биелэн. Энэ миний гэрийнхээ хоомор тавьдаг туг байна. Тэгээд далбаагаа бас яах вэ бас нэг зүгээр ингээд гэрийнхээ дээр ингээд байлгаж явахын оронд миний энэ чин дурсгал миний одоо шүтэн тэмчээ миний их орны талбай учраас энд ирсэн Монгол цэргүүд тэд нар маань одоо энэ дээр өөрсдийнхөө одоо овог нэрийг өвчээд тэгээд өөрсдөө лежонд орсон хүн болгоо өөрсдөө гэсэн дугаартай байдаг байхгүй юу. Дугаараа өвчээд гар өвсгөө ингээд зураал. Тэгээд энэ маань ингээд улам битүү хав хар болох байлгүй гэж бодож байгаа шүү дээ. Ингээд ямар ч байсан ингээд явал одоо энэ дээр бол нэг одоо яг тоогоор хэлэх нэг 34-5 хүн байгаа. Нөгөөдөл нь байсан байгаагүй. Жилдээ нэг үст болохоор одоо эх жилийн шинжлэр авч очил дахиад энэ дээр ахил галзсан дээр бид нар ч одоо яг одоо 60 л байгаа байхгүй юу. Нийт одоо лежионеруудаа манай Монгол лежионеруудын тааж байгаа Монгол улсынхаа нэрийг гаргаад ингээд хүн гэдэг Монгол улсынхаа нэрийг гаргах Монгол хүн гэдэг тэр хүний характер, унган характерыг тийм үү өөр хүмүүст одоо ингээд яг мэдрүүлээд ямар шугам төсвөртэй юм бэ, ямар хаттай юм бэ гэдгийг одоо өөр нөгөө олон үндэсний салуучуудад тийм ингээд мэдрүүлээ явж байгаад нь би бас маш их бахархдаг. Тэгээд тэднэрээ би бас их омогшиж явд юм да. Сайхан дүнэртэй, сайхан дүнрээрээ бахархаж явд. Тэгээд тэднэртэй завшаана хэсгэлээ бүгдэнд нь минь түргий өөрөөгөө бити мартаараа сая төгний дээр бүгдээрээ бид нар бас нэг өргөн өрөөтэй нэг нэгнийхээ төлөө нийт нэгнийхээ төлөө гэсэн нэг тийм өрөөтэй. Тэгээд сайхан залуучууд байгаа манай дүнэр. Би одоо ангитай хамгийн залуу зэрэг нь бид нар карантин 5-7 хоног байхдаа эхний нэгдгээс 5 дахь өдөр хүртэл унтахгүй. Тэр бол би надад үнэхээр хүнд асуудалтай байсан. Эхний 1-7 хоног очингууд унтахгүй та нар унтахгүй ингээд шүнжэнгээ та нар ажил тий. Та нар ингээд хамгийн доод нь 30 ил ачаа өрөөл та нар буугаа дээрээс нөгөө тэгээд бүхэн жилээ тэр ингээд 40 ил гарчиж байгаа. Тэгээд та нар гүүн 20 км доод нь гүүн бид нар бол би бол шантарсан. Монголд бол би цэргийн аль паажсан. Гэтэ яг ийм юмд би шантарч үзээгүй. Гэтэл энд бол арай л чанга юм билээ. Францын арим. Тэгээ бусд Монгол байгаа залуучтай хэлэхэд яг өөрсдийн зорьсон зорилготой би бол миний бас миний зорьсон зорилготой. Хүн тэгээ өөрийн зорьсон зорилготой байхаараа тэгэл зорилгын төлөө хүн хичээдэг юм билээ. Нэг шантрахаа мартаа толгоонд шантарна гэсэн ойлгохтой хавч хаад энэ зорилго чинь миний зорилго шүү дээ. Зорьсон толгойн төлөө би хичээж байгаа. Тэгээд би нэг одоо хэрвээ Монголоос наашаа ирээд энэ аримд ингээд орох гэж байгаа хүмүүс залуучууд байвал
нэгдүгээрт эрүүл мэндэ те Монголд байж байгаа хугацаанд сайн үзүүлээд элэг одоо жишээ нь одоо элэг те одоо нэг нарийн имчилгээнүүд тэрийгээ сайн үзүүлээд чихний хэнгэрэг зоолгоо хөлийн уулан дээр бас том сорвтой байх. Тэгээд тим юм сайн үзүүлцгээгээ. Тэгээд хоёрдугаар тэгвэл бас нэг Монголд нэг сонин яриа гараад байгаа шиг үлээ. Одоо нэг лигонд оруулж өгөн те мөнгө аваад лигонд оруулдаг. Тийм бол байхгүй. Ямар тийм бол маггүй гэж байхгүй. Жишээ нь одоо те би чамд оруулаад өгье хэдэн цаас аваад оруулаад тийм бол байхгүй. Ягаад гэвэл чинь Франц харин бид нар чинь хүний газар ажиллаж байгаа болохоор биднэрт тийм мэдлэг байхгүй шүү дээ. Тэгээд оруулаад би. Дээрээс болгоомжтой байна. Дээрээс бас хэлэхэд зөндөө хүн амт ингээд фэйсбүүкээр зөндөө биднээс ингээд асуудаг л. Монголд салбар байгаа юу? Монголоос та нар шууд орсон юм уу гэдэг өөрсдөө явж очив юм гээд. Нэг юм хэлэхэд бол хамгийн эхлээд нь ийшээ орохын тулд та нар өөрсдөө шууд Францд ирэх хэрэгтэй. Францд ирж та нар өөрсдөө өөрийнхөө биеэр өөрсдийнхөө толгоогоор та нар шалгалт өгөөд тэгээд тэнцдэг болохоос хүнээр та нар тэнцэнэ гэж болох байхгүй. Манай явган цэргийн ангиуд бол ингээд байж ах явцад бол бид нэр ерөөсөө тэр одоо үхэн гэдэг бол үхэн гэдгээс бол ерөөсөө айх ямар ч тийм биднэрт ирэх байхгүй. Хаа бидний явсан газар болов ийм юм тулгардаг. Энэ залуу одоо ингээд эхний миссионд одоо явах гэж байгаа. Энэ залуу одоо яваад ирсэн хүн байна. Өчнөө одоо юм үзээд ирсэн хүн байна. Энд ч гэсэн үзээд ирсэн хүн байна. Бид нар ч одоо Африк руу явна. Ерөөсөө айл болохгүй газар л бол бид нэр явдаг. Энэ хүмүүс бүгдээрээ бид нар ийм энэ одоо ерөөсөө өгөхөд одоо нэг алхам байдаг бол бид нэр тэр алхамын наан л ингээд зогсож исэн хүмүүс бүгдээрээ. Эднэр зогсож байгаа, би зогсож байсан. Би өнөөдөр ингээд алагдсан байна. Угаасаа тэгэл Францд ямар нэг юм болно хамгийн түрүүд бид нар л явж байгаа юм шиг. Нэг одоо ингээд салаа цэрэг ингээд анх цэрэгт орохдоо бид нар ингээд олон улсын гадны дуу сурд юм байгаа. Чи жишээлбэл ямар гадны дуу? Бид нар одоогоор бол яг миний салаанд одоо 9 жилийн өмнө бид нар Оросын дуу сурч байсан. Орос дуу сурч байсан. Тэгээд би болохоор одоо Герман дуу сурч байсан. Бид нэр Герман дуу сурч байсан юм байна. Би бас Орос Катюша гэдэг дуу байсан. Катюша. Тэрийг бол бид нар дуулдаг байсан. Йоо, Пошто. Би болох Непал дуу. Надаас асуугаагүй. Би Испанд дуу сурч байсан. Novia della Morte гэдэг. Одоо нэг юу ч Испанд бас яг энэ лигон шиг харин байдаг хгүй Испанд. Яг Франц айлын лигон гэдэг. Яг энэ дуу тэр Novia della Morte гэдэг чинь яг тэр нэг Испанд байдаг лигонрын дуу хгүй юу? Direction droit devant, en prenant la son, en partant. En avant. Marche. Бэлгүүнээр чинь яг тэр дууг заасан залуу. Манай 10 жилийн нөгөө ангийн Жавхлангийн тэр дууг дуулсан чинь салаан дээр за тоо наа дууг ингээд салаан дээр зааж өгнаа шүү гоё дуу нэгээд. Тэгээд тэр дууг ингээд салаан дээр бичиж өгөөд тэгээд дахиад нэг Монгол залуу тэр нь болохоор өөр ангид. Тэр нь болохоор ингээд самбар дээр нь бичиж өгөөл. Тэгээд тэр хоёр ингээд салаан дээр зааж өгөөл. Und Versagos, Mart! За ингээд яг зэргийн албан ингээ хүний газар амьдарч байгаа. Тэгээд одоо би ээж авдаг уулзаг 7-8 жил болж шүү дээ. Тэгээд хайр давжтэй, эмээдээ тэгээд намайг таньдаг одоо бүхэнд одоо тэгээд мэд үргье. За ингээд Монгол цугаа гэр бүлийнхэндээ намайг таньдаг бүх хүмүүстэй ингээд
Минь түргийа. Би болохоор манай эхнэр хүүхэд Монголд байхгүй. Эхнэр хүүхдээ ямар ч минь төрчих. Сайн байгаа шүү. Ажтай албаа гэдэг. За ингээд намайг танд бүх найз нөхөд гэр бүлийнхэнтэй бүгдэнд нь аз жаргал эрүүл их сайн сайхныг хүсье. Бүгдээрээ эрүүл байцгаа шүү. Ингээ Монгол зугаа аав ээжүүдтэй найз нөхөд хамаат заднуудаа хүн сайн байгаа шүү хүний нутагт Монголын нэрийг үргэлж мандан бадрах болно. Хүн зорьсон зорилгын төлөө зорилгоо үргэлж тэмүүлнэ. Та бүхэндээ бүгдэнд нь хайртай шүү үнсээ. Бүгдээрээ бид нар бол одоо хувь хүн хизээч бид нар би гэж явдаг. Бид нар Монгол гэж явдаг байхгүй. Монгол цэрэг инглээ. Монгол цэрэг гүүгээд нэгт орлоо. Монгол цэрэг өнөөдөр цол нэмлээ. Монгол цэрэг өнөөдөр яалаа. Дандаа Монгол хүн гэж ярьдаг учраас бид нар Монгол гэдэг нэрийг бид нар бүгд зүрхэндээ шивтсэн байдаг хүмүүс. Францын гадаад Лигон гэдэг бол улс орон бүрээс ирсэн залуусын хамтын орон гэр, хамтын зүтгэл юм л да. Мэдээж хэрэг тэд өөрийн улс орны соёл түүхийг тээж яваа хүмүүс. Миний мэдэх Монгол Лигонерууд бол дандаа шилдэг дайчид байдгийг. Энэ нь бидний хийсэн сонголт зөв байж ягдгийг баталж байгаа хэрэг. Та бүхэн Монгол Лигонеруудаар бахархах бүрэн эрхттэй улс шүү. En avant, toujours en avant, par les bois et les monts, les lisières, les pitons. En avant souriant, allant à l'allure entière, au courage légendaire, digne et fier de son histoire. Voici le 3e régiment. Манай хоёр дахь Монголын Алтан цэцгийн Тамир гэж залуу байгаа. Тэгээд хөгжим бүжиг төгсөн Монгол багтаа хууч үлдээдэг гэсэн. Одоо энд ингээд химчин болсон. Тэр ингээд цугтаа хандаа ингээд байж байна. За энэ бол манай хүү Рубио Чилээс ирсэн. Сайн байна уу юу вэ? Минья вот тут хүн. Монгол хэлнийг дуртай дээ. Миний аав адууч хүн гэдэг дуулдаг. Минья миний хүү. Минья миний хүү. Rubio Vidman гэдэг. Tu chantes Минья вот тут хүн. Ça va non? Францын гадаад Лигон үүсгэн байгуулагдсан цагаас л манай хөгжмийн анги бий болсон юм. Өнөөдөр манай анги дэлхийн 24 улсын хөгжимчин байгаагийн 2 нь Монгол. Баатар сүрэнгийн Тэмүжин бол манай анхны монгол хөгжимчин. Түүнийг ирсэн үеэс л Монголын тухай, монголчуудын тухай илүү их мэддэг болсон. Монголчууд бол үнэхээр сэтгэл татам, онцгой хүмүүс юм шиг санагддаг. Дээр нь манай Тэмүжин аливааг чин сэтгэлээр сан хийдэг, аянга инэмсэглэж явдаг хөгжилтэй залуу да. Манай хөгжмийнхний зургийг авах хүртэл Тэмүжингийн зураг бусдаас онцгой харагддаг юм. Тийм болоод ч дэрүү сэтгүүлийн хавтас, сонингийн хуутас, тоглолтын сурталчилгааг айдал бүгд Тэмүжин ангийнхаа гадаадын Лигоны нүүр царай болсон байдаг.
За өнөөдөр ингээд манай Камерон баярын 152 дахь жилийн ой болж байна. Тэгээ мөн Легоны Монголд ажилтаа халагдсан болон одоо энд аль хааж байгаа мөн зэвсэг нэгт ахын дүүстэй бүгдэнд нь Легоны 152 жилийн ой мэндийг дэвшүүлж байна. Одоо энэ манай жил болгоны дараа 4 сарын 30-нд Легоны хамгийн том баяр болдгийг түүхэндээ болохоор нийт 63 яг цэрэг яг амь насаа нэг том Францын нэг том материал хамгаалж явж байгаад 200,000 цэргийн үдээс эрлэгээр байлж нас орсон. Тэгээ манай баярын үйл ажиллагаа хэлэх гээд ингээд эхнээсээ байр эзэлэл зогсож байна. Намайг Гамбилгийн Дашнам гэдэг. Тэгээд Францын Легоны харимд ороод удааг байгаа. 2 жил хагас болж байгаа. Тэгээд энэ миний одоо 2 дахь баяр. Одоо манай ардталд нэлээд олон монголчууд байгаа юм. Тэгээд одоохондоо чагсаалын ажиллагаа эхэлсэн болохоор бүгдээрээ гарч ирч чадаагүй. Энд байгаа легончуудынхаа өмнөөс Монголд байгаа биднийг үзэж байгаа бүх хүмүүс нь мэдчилгээ дэвшүүлж байна. Les légionnaires cavaliers du royal étranger se réclament naturellement de cet héritage en cultivant ses plus nobles valeurs, notamment l'audace. Rassemblés sous les armes. Le capitaine va gagner comme unité. À vos ordres, mon colonel. Opposé. Hop. Bravo. député de la 6e circonscription des Bouches-du-Rhône, président de la communauté urbaine Marseille-Provence Métropole, membre de la commission des affaires étrangères et du groupe d'études industrie défense de l'Assemblée nationale. Je suis Bernard de Flessel, député de la 9e circonscription des Bouches-du-Rhône et membre de la commission de la défense. Өнөөдөр Францын хуурай замын цэргийн харьяанд байдаг гадаадын легоны байгуулагдсны 152 жилийн хойно баярын арга хэмжээнд бол оролцжээ. Энэ баярын арга хэмжээнд оролцож байгаа төлөөлөгчдийн дунд бол одоо манай Монголын залуучууд байж байгаагаараа бол их бахархалтай санагдсан юм үйл явдал болж байгаа гэж харагдж байна. Ер нь гадаадын легон бол орон орны залуучуудаас өөрсдийн амьдралын 2 дахь мэргэжил, 2 дахь боломжийг олгодгоор их онцлогтой ийм цэрэг юм байна. Тэгээ энэ цэрэгийг ингээд гадна талаас нь ч цэргийн мэргэжлийн хүний хувьд ч анзаараад үзэхэд бол манай залуучууд энд ирснээр энэ цэргийн мэргэжилд бол одоо маш шамдан суралцж, дээрээс нь энэ гадаадын легоноос энэ залуучуудыг цэргийн эрдэмтэд боловсруулах, дээрээс нь энэ орчин үеийн өндөр технологитой зэвсгийг эзэмшүүлэх, мөн байлдааны ажиллагааны арга тактик гадаад улсад үүрэг гүйцэтгэх талаар бол асар их мэдлэг олгож, хөрөнгө зарцуулж, хөрөнгө оруулж байгаа нь бол их сонин содон харагдаж байгаа. Энэ залуучуудтай уулзаад ярихад ч мөн өөрсдийн олж авсан давхар мэдлэг мэрэгжлээ бол их бахархалтай ярьж байгаа нь бол биднэрт цаашдаа энэ залуучууд маань хэдийн хугацаанд энэ гэрээтэй ажиллаж байгаа ч гэсэн улс орондоо эргэж очисон хойноо энэ олсон мэдлэг чадвараа өөрийн зэвсэг түвшинд бол зааж сургах энэ бүрэн дүүрэн боломж байгаа гэдг нь бол биднэрт харагдаж байна.
гадаадын легионы нэр төрийг өндөр төргөж, эрд зэрэг шудраг байдал, сахилга батараа шилдэгн байх, эрхэм зорилготой дайчдын ёслолын баяр чухамдан уламжлал хүндэтгэлийн гүн утгатай байлаа. Тэдний дунд Монгол залуус алхаж явна. Өнөөдөр тэд дайны дэлхийг дайны аюулаас хамгаалах, хэцүү хүндтэй нүүр тулан хүн зам туслах, хэрэгцээ шаардлагатай үед хамгийн тэргүүн эгнээнд явах тангараг өргөсөн эрд цэргийн үүргээ биелүүлж явна.